man. Төр болт гэдэг. За миний хувьд Монгол Улсын их сургуулийн хүн ам зүйч мэргэжлээр за өнгөрсөн Будапештийн бизнес их сургуулийг маркетинг борлуулалтын харилцаагаар тус төгссөн. За одоогоор IT-ийн компанид бизнес хөгжүүлэлтийн менежерээр ажиллаж байна. За үүнийхээ хажуугаар нийгэмд эерэг контент бүтээхийг хичээгээд за төр позитив нэрээр одоогоор үйл ажиллагаа хэрэгжүүлээд явж байна. Би түрүүнд дурдсан чинь Унгарт яг нэг 5 жил сураад ирсэн. За тэнцэнээс харахад яг хурж ирэхэд бол эхэндээ Улаанбаатар хотыг хараад сэтгэлээр унжсэн л та. Миний хот яагаад ийм болчихоо гэх. Тэгээд Унгар улсын нийслэл хот Будапешт за манай улсын нийслэл Улаанбаатар хотыг их харьцуулж эхэлсэн. Тэгээд энэчнээсээ үүдээд их хотоогоо явуулга энэ чинь миний л хот, миний төрс хот. Бид бүгдийн л төрс хот. Яагаад заавалчгүй бусдыг хүлээх хэрэгтэй гэж, яагаад заавалчгүй бус төрч ч юм уу өөр хүмүүсийг хүлээх хэрэгтэй бид хэрэгтэй гэж бид нар өөрсдөө л эхлүүлчихэл таа л гэдэг. Тэгээд ер нь явсан байна. Хов өвний хувьд би дөрүүлээ, доороо 3 дүүтэй, айлын том. Тэгэхээр айл болохоор хариуцлагатай, нягт нямба тийм байдаг хүн байна. Анх энэ санаа маань юунаас гарсан бэ гэхээр эхлээд манай байранд айгүй их тийм хараалын өгнүүд, айгүй их зүү бус зургууд байсан. Тэгээд тэрийг эхний ээлжинд үүссэн харилцагыг өдөр болгон шатаараа дээшээ доошоо гарч байгаа тэрийг байн гарах, өглөө ажил руугаа явахдаа тэрийг ажилласаа ирэх тэрийг харах гэдэг ч өөрөө сэтгэл зүйд айгүй хүнд тусчээс учраас тэрийг эхний ээлжинд арилгаад үзье гэж бодсон. Тэгээд тэрийг контентжуулаад бусад залууч хүмүүс гэсэн байрнаас эхлээд нэг арилгаасаа гэж хүссэн юм. Тэгээд энээс үргэлжлүүлээд яагаад зөвхөн байр байдгийн гудамжаа нэг янзлыг, дүүргийн янзлыг, хороогоо янзлыг, хотоо янзлыг гэсэн санааны дор дараагийн байршлуудыг цэвэрлээд айл болохоор өнгө зүстэй болох гээд хичээсэн байна. Тэгзээ энэ аль алинд л бурууга. Бид нар ч яг хотын соёл нэгдээд айгүй нэг удаагүй арт том шүү дээ. Тэгэхээр энэ чинь бидний хотын удирдлагын бурууч байна. Бид нар өөрсдөө яг хотын соёлоо хэрэгжүүлж чадаагүй бид нэрэж буруу. Тийм. Тэгэхээр бид нар баг багаар хотын соёлоо өөрсдөө уусаад илүү гоё болохлаа. Зарим тохиолдолд хүүхдүүд ч нэг зурж үзмээр байдаг. Тэр хүслийнхаа дагуу ингээд зурчдаг. Тэгэхээр тэгээд янз бүрийн хараал бичдэг, янз бүрийн зураг мураг зурдаг. Тиймэрхүү байдаг. Тэгээд энийг харчаад бол яг жоохон гутардаг л та. За миний дараагүй, бид нарын дараагүй, за манай залуугийн юм байна. За яг за ингээд нэг удаа савгүйтэй бичсэн байлгүйтэй л гэж бодоод байгаа. Гэхдээ бүр ингээд олон дахин бичээд байгаа чинь тэр чинь өөрөө бас нэг буруу зүйл рүү хөтлөж байгаа л гэж тооцож байна. Бид тэдний зүгээс бохирдлыг илүү том томоор авч үздэг. За утааны бохирдол, агаарын бохирдол, за гэрлийн бохирдол, за мөн сая таны хэлсэн чинь дуучин мэний бохирдлууд аюул олон бохирдлууд байгаа л да. За энэ дундаас зүгээр бид хэд анзаарахгүй өнгөрөө зүгээр бид нь нөлөөлж байгаа нөлөөлөл нь бага байж магадгүй харааны бохирдол байгаа даа. Тэр маань өөрөө юу вэ гэхээр бид нар хараад тэр нь биднэрт сайн мэдэрч шууд мэдэрдэхгүй ч гэсэн далд байдлаар стресс бидний толгой тарихыг нөлөөлж идэг. Тэгэхээр бид нар өглөө болгон хараалыг харах чинь нэг сайн зүйл биш. Энэ чинь харааны бохирдлын нэг хэлбэр.
Бид нэр өглөө болгон хараад нэг зүү бус зураг харах чинь бас хараа нэг бохирдлын нэгэн хэлбэр байдаг. Тэгэхээр энийг арилгахыг за алга болгохыг бол хүсэж байна. За энэ бохирдлыг арилгаснаар ядчил бид нэр илүү эерэг сэтгэлгээтэй болно. Тэндээ яг ажлаас гэрээсээ ажил гэсэн маршрутын дагуу байдагсан. Сүүлдээ найзууд за инстаграмаар дамжаад энэ нэг ийм газрууд байна шүү. Та нэг хүрээд ирсэн ингээсээ тэгээсээ за хамтрий тэгээд цэвэрлэж эхэлсэн. За би өөрөө бол яг Улаанбаатар хотын Унгай ярхан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд одоо амьдраад өсч төрөө тэндээ амьдраад явж байна. За тэгээд одоогоор бол яг байршлын хувьд гэх юм бол за Баянзүрх дүүрэгт нэг 5 орчим юм 6 орчим юм уу да. Тэгээ Сүхбаатар дүүрэгт үлдсэн 5 орчим юм байна. Тэгээ ийм артын хувьд Бээжингийн гудамжлалт байрлах гүүрний доод хэсэг бол тэр хэсэг ер нь миний анзаарснаар ер нь сүүлийн үед ерөөс цэвэрлэгтэйг айгүй их тоос бортог сууларсан газар байдаг байхгүй. Тэгээ тэрүүгээр цэвэрлэгээч их бага ордог. Тэгэл хүмүүс дундаагаас сундааны саваа янз бүрийн саваа шийдчихдэг. Тэгээ тэр хэсэг бол бас нэлээд тоостой байсан. Сая энэ хүнсний ойрын юун дээр бол маш их будаг шингэлэгч, за будаг арилгагч. Тэр болох ч өөрөө нөгөө химийн бодис, хорт бодисууд байгаа. Одоо ч гэсэн та бүхэн маань очиод үзвэл үнэртдэг. Тэгэхээр ийм их хэмжээний хорт бодисуудыг бүгдээрээ хэрэглээд тэгээд ийм юм арилгах гэх тэр будгуудыг арилгахын төлөө явж гин гэдэг маань бас нэг бодол ир зориг. Тэгэхээр энийг манай залуучууд, манай дараагийнхан, манай хотынхан маань бас хүндэлж хүлээж аваасаа гэж миний зүгээс хүсэж байна. Одоо яг жишээ нь бидний зогсож байгаа хүнсний ойрын түнэлэг бол засвар хийгээд айгүй гоё хүлээлгэж өгсөн. Хотлын 4 зурцлааны самбартай, 2 талаа камерчуулалттай нийт тухайн үедээ 100 сая орчим төгрөгөөр засвар хийсэн гэж ярьдээ. Тэгээд эн чинь бол яг намайг жоохон байхад энэ авирч бол ингээд энэ түнэл ч өөрөө бас айгүй бүхэл заван байсан. Сүүл би буруу санаг бол 2018 онд байна уу да засвар хийгээд шинжлэхтэй засвар хийгээд гоё болсон байдаг. Харамсалтай нь бид маань тэрнээс хойш бас амжилттай арчилж чадсангүй. Одоо та бүхэн анзаарвал 2 талын камер байхгүй, сурталчилгааны самбарууд маань ажиллахгүй, хэн дуртай, юу дуртай хийх боломжтой ийм газар бүрдчихэд байгаа. Тэгэхээр энийг харчаад ер нь яагаад ийм байх хэрэгтэй юм бэ гэдэг санаа төрсөн л дээ. Хүнсний ойрын түнэлийг бол за 12-оос эхэлсэн гэж тооцоод нэг 3 хүртэл за бүр 4 хүртэл цэвэрлэж дуусгасан. Өгчдөр бол яг энэ газрыг цэвэрлэхэд нийтдээ нэг 70 орчим хүн. За тэрнээс 60 за 50 оюутан за 10 орчим сурагч за өвлцэн 10 за энгийн залуучууд байгаа даа. Тэгэхээр энэ бүгдийг бол бид бүгд хамтын хүчээр цэвэрлсэн, гоё болгосон. Гэхдээ яг бүрэн дуусаагүй. Түгийнхэн маань ирсэн дараа нь дуусгын алдаад яг бид нартай бүтэн цэвэрлэж байгаад бол хамт хараад ингээд байжсэн. Дуусахад бол бүгд хогийн асуудлыг бол шийдээд явсан байна. Тэднийхэн маань бол хамтарч ажиллахад бол үргэлж биелэн гэдгийг илэрхийлсэн. Энэ зургийг бол үлдээсэн. Энэ зураг бол бусад зургуудаас хамгийн содон, хамгийн гоё зураг байж таарсан. Гоё граффити бол үнэхээр манай хотод гоё үзэмж нээх боломжтой. Тэгэхээр иймэрхүү гоё граффитинууд бол бид арилгахыг үнэхээр хүсээгүй. Гоё граффитиг бол зурхад нээлттэй шүү дээ. Тэрэн дээр бол би бол хизээч үүсэхгүй. Тийм ч учраас би саяны охины зургийг үлдээсэн. Цаанаага дахиад нэг уран бүтээлийг үлдээсэн. Аль бол гоё граффитиг бол би хизээч устгах гэсэн. Учир утгагүй зүгээр нэр бичсэн, учир утгагүй зүгээр илүү хараалын үгцэн тэднийг бол арилгахыг эрхэмсэн байгаа. Тэгээ түүнийхөө өрөөнд ч бол бид арилгасан байгаа. За нийт будаг шингэлэгч авж байгаа юм. За нэмэх нь будаг арилгагчуд, цацдаг будаг арилгагчуд тэгээд ер нь дараа нэг үсгэд нэг 40 орчим будаг арилгагчийг бол хэрэгэлсэн байгаа. За будаг шингэлэгчийн хувьд бас нэлээд орчим. Яг тоог бол би хэлж мэдэхгүй байна. Тэгээд дахиад нэмж авчраад байсан. Анх төлөвснөөс бол их хүн ирээд дахиж нэмж авчрах шаардлага гарсан. Дахиад нэмж авчирсан. Өөр хүмүүс ч гэсэн нэмж авчирсан болохоор бас нарийн тоог бол гаргаж чадаагүй. Будаг арилгагчийн хувьд ерөнхийдөө нэг 40 орчим, за багтаа 40 орчим нэг бол ашигласан байна. За бид бүхэн маань ерөнхийдөө ингээд 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ түнэлийг цэвэрлсэн, за арилгасан, будгийг арилгасан, аль болохоор өөрсдөө чадлаараа хичээсэн. За нэг өдрийн дотор ямар үр дүн гарч байгаа вэ гэхээр за ийм үр дүн гарч байна.
одоо мэдээж энийг мэдээж настай хүн бичээгүй байж тараа залуу үеийн миний насны надаас арай залуу үеийн бичсэн байж тараа. Тэгэхээр ийм хүмүүсийг одоо бид нар буруутгахаас илүүтэйгээр зөв зөвлөрүүл чиглүүлэх хүсэж байгаа. Тэрний нэг хэсэг нь дахиад арилгана, дахиад бичсэн ч дахиад арилгана. Тэгжээж л энэ хүмүүсийг зөв зөвлөлд уриалмаар байгаа юм. Яг бидний монголчуудын Улаанбаатар хотын маань иргэдийнх нь нийтлэг дүр зүрх ийм байдаг. Тэгэхээр энийг бүгдээрээ хамтдаа өөрчлөе. Хамтдаа бүгдээрээ шинэ гоё бүгдээрээ Улаанбаатар хотын соёлтой болъё гэдэг хүсэлтэй байгаамаа. Хамгийн эхлээд би Түкийнхэнтэй таарсан тохиолдол юу вэ гэхээр Скватер жанжны уртлын хөшөөний уртлын ингээд нохоотой гэж бичсэн байсан л да. Тэрэн дээр яг арилгаж байхад Түкийн нэг ихч ирээд наа чинь юу хийж байгаа чинь наа чи арилахгүй юм бэлээ. Бид нэг арилгах гэж үзсэн. Тэгээ яваад өгч байгаа. Тэгэхээр манайд яг нэг арилгах гэж үзсэн. Тэгээд болохгүй болохоор тэгэл хайдсан юм шиг байгаа. Одоо тоног төхөөрөмж юу вэ? Энд чинь уул нь яг нарийн ярил бүр айгүй том тоног төхөөрөмжөөр янзлаад байгаа байхгүй. Будаг арилгагчдыг бүр ингээд хэдэн 5,000 еврог үнэтэй ч үлээ 6,000 еврогийн айгүй юу гэдэм бэлээ. Төхөөрөмж өгдөм бэлээ. Тэрүүгээр бол арилгаад явхад бол ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр манад тийм боломж нөхцөл нь өөрөө айгүй бага учраас одоо тэд нар маань баярлаж талархаж л хүлээж авч байгаа юм л да. Хүнсний ойр дээр бол яг Түкийнхэн маань хурж ирсэн дараа нь цэвэрлэгийг хийхэд тусалсан. Гэхдээ мэдээж яг нөгөө будаг шунханд бол оролцохгүй. Сүүл бохирыг аваад цэвэрлэхэд тусалсан. Тэгээд дараа нь бол хамтарч ажиллахад нээлттэй шүү гэдэг ер нь бол хэлсэн л дээ. Эхэндээ телевизүүдээр гарч эхэлж байгаа юм. Телевизүүд сонирхоод ингээд үзэж яаж ингээд дараа нь хувь хүмүүс за миний дүү болж шүү. Окей. Танд өгье 200,000 өгье, 100,000 өгье, 100,000 өгье гэж танд өгж эхэлсэн. Тийм хүмүүс одоогоор нэг 4 орчим хүн ханд өгсөн. За тэгээд яг хав заримдаа би өөрөөсөө гаргаад байгаа цалингаа айжгаар нэг 100-200,000 гаргаад явж байгаа. Тэгээд би яг хав тэрэн дээр нэг гонддгүй. Ягаад гэвэл энэ маань өөрөө бас миний иргэн байхын нэг үүрэг байгаа юм аа. Би энэ хотоос бүхэл юмыг авч идэг. Энэ хотоо би амьдарч идэг. Энэ хотоо эргүүлээд юу өгч байгаа юм бэ гэхээр өгсөн юм байхгүй. Тэгэхээр энэ бол бид бүгдийн өгч байгаа нэг хэлбэр гэж бодож байгаа. За тэгээ сүүл бас нэг компани холбогдож ирсэн. Гэхдээ яг хамтран ажиллах юм дээр бол очоогүй байна. Гэхдээ энэ хүмүүстэй бол маш их талархаж байгаа илэрхийлмээр байна. Мөн дээрээс нь дэмжиж байгаа. За тэгээ хамт арилгаж байгаа энэ бүгдийг өөрчилж байгаа хүмүүстэй маш их талархал илэрхийлмээр байна. Зүгээр хамгийн эхлээд бидний хүүхдүүд харж байгаа. Бид нарыг дараа үеийнхаа харж байгаа. Бид нар бол дараа үеийнхаа багш нар, зөвлөгч нар, менторууд гэж хэлж байна. Тэгэхээр бид дараа үедээ зөв зүйлийг үлдээхэд бол өөрсдөө л үлгэрлэх хэрэгтэй. Өөрсдөө хажууд нь хараалуу хэлээд байвал бидний хүүхдүүд хараалуу хэлнэ. Бид нар өөрсдөө хараалуугаа бичээд байвал бидний хүүхдүүд хараалуугаа бичнэ. Тэгэхээр энийг л ихний хэлж болно. За тэгээ өргөжлүүлээд үнэхээр тэгээ бичсэн байвал бид нар л арилгах чинь. Бидний үеийнхээ арилгах чинь, дараагийн үеийнхэн маань арилгах чинь. Тэрийг л ер нь хэлхийг хүсэж байна. Тэгээ өргөжлүүлээд мэдээж том юм хийх боломжтой. Дүүрэг хороо, дүүрэг хотны эслэл юу гэдэг тэрэндээ ажиллах бүрэн боломжтой. За цааш хийх ажлын хувьд бол яг хөө энэ жилдээ би багтаагаад нэг 100 орчим газрыг 100 орчим за локейшнийг бол аль болохоор цэвэрлэх. За будгаар бол будах, цэвэрлэхээр бол цэвэрлэх. Ямар нэгэн байдлаар л өөрчлөлт хийх хүсэж байна. За одоогоор нэг 11 орчим газар өөрчлөлт хийсэн байна. Тэгэхээр үлдсэн 8 сарын хугацаанд за 89 газар үлдсэн байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр хүмүүстэй хамтараад за залуучууд, оюутнууд, хотынхоо иргэдтэйгээ хамтраад бол энэ газруудыг янзлах, цэвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. За өргөжлүүлээд яг миний бас нэг хүсэл байдаг нь Улаанбаатар хотынхоо түүхийг илүү олон нийтэд таниулахыг хүсдэг. Тэр дундаа бид нэр гудамжны соёл гэж зүйл манай Улаанбаатар хотод айгүй сүүлд орж ирсэн. Тэгээ өргөжлүүлээд би энэ гудамжны түүхүүдийг буюу гудамжны нэршлийн түүхүүдийг бас олон нийтэд таниулахыг бас хүсдэг. Тэгэхээр энэ хүслээ бол бас хажуугаар нь хийгээд өргөжлүүлээд явахыг хүсэж байгаа. За мэдээж зөвхөн будах биш, цэвэрлэх биш, энэ хажуугаар бас эерэг боломжууд юу байна те, эерэг хотынхоо соёлыг бас олон нийтэд түгээе. За бүгд хотын соёлтой болъё гэдэг ийм цаад санаа бол байгаад байгаа юм. Хот Улаанбаатар очин бидний л хот шүү дээ. Энийг өөр нэг гадаадын хөвөрөөд гоёлохгүй. Нэг одоо жишээ нь бидний өнгөрсөн нөхцөл байдлаас харахад манай улс төрийнх маань за томчууд маань энийг гоёлгож чадахгүй. Тэгэхээр өөрсдөө л
бид нэр л за тэр дундаа залуучууд бидний даруй үеийнхэн маань энэ хотыг гоё болгох чадгааргүй. Тэгэхээр бид тэр хүрээндээ ядаж өөрсдөө чадах чинээгээр за бид нар шууд лаг юм барьж чадахгүй. Тэгэхээр өөрсдөө чадах чинээр олцож чадах юмараа эхний ээлжинд оролцъё. За боломж байвал цэвэрлэе, боломж байвал будаа за тэгээд цаашлаад бид бүгдээрээ соёлоо илүү дээшлүүлье. Бүгдээрээ баярлалаа, талархлаа гэж хэлье. Би рүү муухай арга байлыг үргэлж нэмсэглэе. За тэгээ өргөжлүүлээд замын гарцаар би нэг нэгэндээ гарц тавьж өгье. Нэг нэгэндээ баярлсан талархсан илэрхийлье. Тийм л юмыг ер нь яг энгийнээр хотын соёл бол тэр байгаа байхгүй. Тэгэхээр тэр соёлдоо уусгах, тэр соёлыг баг багаарч болтгоо миний зүгээс олон нийтэд таниулах, олон нийтэд оролцуулах нь л миний одоо ганц хүсэл маань.